Ингээд Орос нохоо Путиний нохоо дуудуулах юм ядаргаатай юм бэ. Дамира. Одоо яасан дээр бол карар зогсоо. Зогсоо. Окей. Окей. Тэгээд Дами одоо Путиний тухай ярихгүй юм чинь хэний тухай ярих хэрэгтэй юм бэ? Чи юу ойлгохгүй байгаа юм бэ? Чамд ямар нэг асуудал байна? Аав нь юу тайлбарлаж өгөх вэ? That is Trump actually crazy or does he actually have a plan to do something? Дами надад сая юу асуусан бэ гэх юм бол Трамп мэдрэл муутай юм уу, галзуу юм уу, эсвэл Трамп цаанаа нэг алсын хараа байгаа юм уу? Яг гэх юм бол манай Дамир миний контентийг эдитэлдэг. Тэгээд Трампын үг мөг өгүүлбэрүүдийн бүгдийг сонсдог. За тэгээд хаяа Трамп жигнэс солиотой юм шиг харагддаг. Хаяа маш ухаантай харагддаг. За тэгээд энийг хэдүүлээ хамт ойлгохын тулд гоё контент олсон. Gilbert Doctorow Glenn Disney podcast-аар бас орж исэн. За тэгээд энэ яриаг хэдүүлээ эхний хамгийн гоё хэсгийг хамт сонсгоё. Тэгээ би найруулад, жоохон орчуулад, тайлбарлаад өөрийнхөө давсцаад энэ тухай ярьцгаая. Today I am joined by Dr. Gilbert Doctorow, an international affairs analyst and historian. It's great to meet you. Олон улсын харилцааны шинжээч зохиолч. I was just saying I'm a fan of your work. I read your Substack and of course follow your interviews as well. And I really wanted to get your take on what's happening in Europe now and also across on the other side of the Atlantic as we see now that the United States seemingly is quite eager to end the war. За тэгээд Европ Америкийн харилцаа тэнд нэг солиотой юм болж ах шүү байна. Европчууд дайныг үргэлжлүүлмээр байна. Америк Трамп дайныг зогсоомоор байна. Энэ дээрээ та өөрийнхөө үндэсгээ хэлээч. Glenn Disney юу байгаа юм бэ гэм надад яг адилхан юм хийж байгаа. Зарим юм би өөрөө ойлгохгүй. Ойлгохын тулд за тэгээд бүрэн ойлголттой болсных нь дараа ерөөхдөө илүү өндөр өгөөжтэй, илүү найдвартай, илүү аюулгүй хөрөнгө оруулалт хийх боломжтой. Энийг ойлгохын тулд би бас өөрөөсөө ухаантай хүмүүсийн үгийг сонсох хүсэлтэй байдаг Glenn Disney адилхан. Which appears to be part of a larger scheme to reduce its presence in Europe and pivot to Asia. And if I'm not mistaken, a key counter-objective of the Europeans and Zelensky seems to be to try to entangle the United States into their conflict. So is it correct to say that getting the Americans to agree to security guarantees is the main approach forward or the main objective for the Europeans and Zelensky? I'm asking because Trump now just had a meeting with Macron, Starmer, and of course also meeting Zelensky, and this appears to be the continuing pattern. Тэгээд Европчууд юу хийж байгаа юм бэ? Тэгээд Америкчуудаас тэр баталгаа хамгаалтын баталгаа авах гэдэг юм уу Украинд. Тэгээд Европчуудын ингээ хүсэл нь яг юу юм бэ? Америкээс тэднэр юу зулгаагаад авах гэдэг юм бэ? Яг гэх юм бол Европчууд тэг маш замбраагүй юм хийгээд байна шүү дээ. Well, Trump is very hard to read. There are discrepancies from one day to another. What he's saying, Zelensky, as this came out in the press conference yesterday, this time, how can you meet with Zelensky on Friday when you just called me dictator? Тэгээд ер нь бол нэг өдөр нэг юм ярьдаг, дараа өдөр өөр юм ярьдаг, саналаа өөрчилдөг, chaos тий. Then Trump says, "Oh, he's a great guy." Тэгэл ерөөдөө өнгөрсөн 7 хоног Keir Starmerтэй, Macronтэй, Zelenskyтэй уулзсан. Тэгээ Zelenskyтэй уулзахаас 4 хоногийн өмнө Zelensky бол диктатор гэд доромжилж ирсэн. Тэгсэн чинь ингээд хүлээж авсан чи Zelensky great guy, гайхалтай хүн, өстой мундаг guy штэ гэд энэ одоо юу гэсэн үг юм бэ? Flip-flops to intellectually make Trump look like a buffoon. They make it look like he's a lightweight. He's even some of my very competent and very worldly wise colleagues in the alternative media were saying yesterday on a very renowned talk show that Trump is stepping on his own feet. Тэгээ хүмүүс юу гэж хэлдэг юм бэ гэх юм бол хамгийн гол нь барууны хэвлэл мэдээлэл, хамгийн гол нь Европын хэвлэл мэдээлэл медиа компаниуд юу хэлдэг юм бэ гэх юм бол Трамп угаасаа мэдрэл муутай, Трамп угаасаа солиотой, Трамп хөшөөрж гин, Трамп бол галзуурцсан. За тэгээд ингээ Трампын хийж байгаа үйлдэлүүд ерөөдөө эцсийн Трамп өөрийнхөө үйлдэлийг гიშгэж байгаа өөртөө сатаа болж байна гэж хэлж байна. Тэгээ үнэн юм уу? And that he will not achieve his objectives because of these reversals and discrepancies. However, what Trump is about is very difficult to understand. And once we try to understand, we're sticking our necks out because we could be very mistaken. Тэгээд Трампыг ойлгоход аягүй хэцүү. Яг ингэх гээд байна. Яг хувьцааны хааш. Өсөх гээд байгаа юм уу, буурах гээд байгаа юм уу? Ерөөхдөө таамаглаад аягүй хэцүү. Тэгээд ерөөхдөө энэ хүн бусад хүмүүс за Трамп яг ингэх гээд байна хэлэх нь амар хэцүү яагаад вэ? Буруу байж магадгүй. Тэгээд хүзүүгөө ингээд сунгаад тэгээд толгоогоо ил тавьчих штэ. Тэгээ юу хийх магадaltaй юм бэ? Буруу гэх юм бол толгоон цавчих магадгүй. Тэгээ миний бас нэг том эрсдэлтэй. Трамп яг ингэх гээд байна би хэлчихэд дараа шал өөр юм гараад ирчих юм бол хүмүүс миний comment section дээр мэдсэн майдраа чил тэнэг дараарай.
In this discussion, I will do exactly that. I'm going to stick my neck out. Otherwise, I don't see much reason to talk about it. Everyone has had a word, but they haven't seen what I think they see. This is a showman. This is a person, I'm speaking about Trump, who has a master feel for creating confusion. Trump юу юм бэ гэх юм бол showman. За Trump юу хийх аюу сайн бэ гэх юм бол confusion. Хүмүүсийн толгой тийм яг юу болоод байгаа юм бэ гэл тийм алгадаал, найраал, tariff үгүй, тэ хориг үгүй, дан үгүй, санхүүжил үгүй гэл. In order to paralyze his enemies. One of our very well-known observers, former inspector in Iraq for nuclear weapons, was commenting yesterday that Trump doesn't have any enemies in Europe who should make him worry because Europe's got nothing. Тэгээд Трамп энийг яг хийж байгаа юм бэ гэх юм бол нөгөө дайснуудаа одоо Трамп эсрэг байгаа хүмүүсийг тэрүүгээр ингээд зарцаачдаг байхгүй юу. Жишээлбэл Трудо биш үү? Засаг дарга тий баг бандмен гих мэдчнэн алгацсаар агаад ерөөхдөө Трудо үргэлж нөгөө Трампын үйлдэлтэй хариу барих ёстой болсон болохоор өөрөө ерөөсөө үйлдэл хийж чадаагүй. За тэгээ эцсийн Трудогийг зайлуулж чадсан. За дараагийн Канадын ерөнхий сайдыг бас дахиад шууд алгадаад эхэлж байгаа шүү дээ. За энүүгээрээ дамжуулаад тэдний үйлдэл хийх зайг нэгээд яачихгүй. Тэгээд тэд нар нэг юм бодоод за ингэнэ гэсэн чинь Трамп шууд алгадаад эхэлж байгаа байхгүй. Тэгм учраас нөгөө өрсөлдөгч дайснууд тий ерөөсө бэлэн биш, үргэлж бэлтгэл муутай. Тэгээд дандаа реакцлах хэвээр. За тэгээд энэ хүн өнгөрсөн 7 хоног Европт нэг хүнтэй ярьсан гэж байгаа юм. Тэгээд ер нь бол цэргийн хүчний зөвлөх, military-гийн зөвлөх. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэх юм бол Трамп энэ европчуудыг ерөөсө тоох хэрэггүй шүү дээ. Starmer, Macron-ыг ерөөсө тоох хэрэггүй, зүгээр тоохгүй тий. Тэднийг үл тоогоод ганцаараа шийдвэр гаргачвал яадаг юм бэ? Яг гэх юм бол Европоос аюул ерөөсө байхгүй шүү дээ гэж хэлж байна. За. Things are not that simple. Тийм авах юм шиг. Тэгж бодох хэрэггүй. From Trump's perspective. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээрээ дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоор. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. They were that simple. Then Trump wouldn't have received Starmer and Macron. He would have used it to trash them, which is what I almost expected. За. Тэгээд та санаж байгаа бол Macron-ыг хүлээж авсан, Starmer-ыг хүлээж авсан. Тэгээд би бас юу гэж бодож ирсэн бэ гэх юм бол Macron-ыг одоо алгах тухай, Starmer-ыг одоо алгах тухай. Тэгээд Зеленскийг алгах тухай. Зеленскийг анхны 30 минут ерөөсөө алгадаггүй. Macron-ыг ерөөсөө алгадаггүй найрсаг байсан. Starmer-ыг ерөөхдөө ерөөсөө алгадаггүй. Starmer-ийн нам нь 100 ажилтан явуулаад Америкийн ардчилсан намын төлөө лобби хийсэн ч хэрнээ Trump мань хүнийг алгадаггүй. Яг тэгж байгаа юм би одоо ойлгоё. When I heard such meetings were going to take place last week, they trashed Kaja Kallas. She flew to the States and then she was told that Rubio has a very busy schedule and can't see her. Тэгээ хэнийг алгацсан байх юм бол тэр Kaja Kallas, тэр Эстониягийн ерөнхий сайд байсан одоо Европын номер 1 дипломатч Америк руу өрсөн. Kaja Kallas Америк руу хүрээд ирсэн. Marco Rubioтой уулзах хэрэгтэй байсан. Цаг алидын тавцсан байсан гэсэн чинь Marco Rubio юу гэсэн бэ гэх заг болцсон гэртээ. Тэгээ Kallas-ыг алгацсан, Macron, Starmer-ыг хүн найрсаг хүлээж авсан. They could have done that to Starmer. They could have done that to Macron. Starmer, Macron бас тийч болсон. No, they have friends on Capitol Hill. Macron was the first person since de Gaulle to be received by the Joint House of Congress. Европын улс төрч Америк дотор бас холбоор сүлжээтэй, танил талтай. Тэ? Трампыг үзээ яддаг улс төрчтэй тэд нар бас холбоо сүлжээтэй. За тэгээд Трамп тэднийг маневрлах орон зай өгөх юм бол Трамп тэднийг шалтгаангүй шаардлагагүй гомдоочих юм бол Starmer, Macron, Германчууд, Англичууд, Францчууд Трампын цаана байгаа их хурлын гишүүн сенаторуудтай хор найруулах магадлалтай. Тийм учраас Трамп тэрийг мэдж байгаа учраас тэр хоёрыг цагаан ордон дотор хүлээж авахдаа алгадаагүй. Going back to the start of his
of his first term. These are dangerous people who have a lot of friends among Republicans. Not every Republican. Donald Trump-ийн нам дотроо ч гэсэн тэр холбоос сүлжээтэй. Эсвэл адилхан сонирхолтой. Окей? Зарим Trump-ийн цаана байгаа гишүүн сенаторууд шүү дээ. Зэвсэг үргэлжлүүлээ нийлүүлмээр байна. Украинчуудад үргэлжлүүлээ дэмжмээр байна. Бал дайныг зогсоомооргүй байна. Тим хүмүүс бас байгаа учраас Trump тэр хоёрыг зүгээр чөлөөтэй олон нийтийн өмнө алгадах боломжгүй. When the issues are how do we get out of the Ukrainian situation, or how do we renege on our obligations? So Trump is facing very difficult challenges, and he is handling them, from my perspective, brilliantly. Тэгээд тэдний хүсэл мөрөөдлүүд нь байгаа, тэдний өөрийнх нь аженда байгаа, тэдний нууц бодлогууд нь байгаа. Тийм учраас тэд нар маш аюултай, хор найруулах потенциалтай хүмүүс. Тэгээд Трампын урд байгаа ажлууд маш том. Инфляцийг бууруулах хэрэгтэй. Хөдөлтааны тэнцлийг шинээр зохиох хэрэгтэй. Хятадтай уулзраа болох хэрэгтэй. Европтой уулзраа болох хэрэгтэй. Украины дайныг зогсоох хэрэгтэй. Middle East, Израиль, Газа, Hezbollah тэр юуг зогсоох хэрэгтэй. Ирантай уулзрах хэрэгтэй. Joe Biden биш үү? Жигнэсээ одоо миний үнсгээс барахааргүй их даалгавар Трампд үлдээсэн. За тийм олон аюул ажлууд байгаа. Тэгэд юу энэ ах юу хэлж байна гэх юм бол доктор юу гэж хэлж байна гэвэл Трамп энийг одоо хүртэл гайхалтай үр дүнтэй хийж байна. Not single-handedly, but by a team. Ганцаараа биш багаараа. The whole sequence a week ago, the call that Trump had with Putin. Багаараа айгу зүг хийж байна, тий? Шат дараалалаа, тий? Marco Rubio, Peter Hegseth, JD Vance, тий? Эхлээд Trump шууд өөрөө Путинтэй уцаар яриад тэрийг олон нийтэд зарлсан, тий? The speech that Hegseth made here in Brussels on Ukraine not returning to its original borders and not having a future in NATO. За тэгээ дараа нь Brussels хотлоо Peter Hegseth батлан хамгаалтын сайдаа явуулсан. Тэгээ Hegseth юу гэж хэлсэн бэ гэвэл Украин хизээч НАТО руу орохгүй. За тэгээд Украин одоо 4 област алдсан. Тэрийг одоо мөнх алдсан байгаа хаа гэд Hegseth-ээр яриулсан. The speech by JD Vance explaining why the United States is not interested in backing up Europe if Europe is not interested in being democratic. Тэгээд дараа нь Munich хотлоо тэгээ Украины хамгаалах одоо их тайвны чуулган руу JD Vance-ийг явуулаад тэр ихлийг та бас миний контент үзсэн. JD Vance тухайд юу ч хэлсэн бэ гэх юм бол ой Европ та нарыг дэмжихгүй. Та нар өөрөө арчлаа хамгаалж чадахгүй юм бол өөрийнхөө иргэдийнхаа чөлөөт өөрийнхөө илэрхийлэхээ хорж байгаа юм бол тийм free speech. Тэгэх юм бол Америкчууд бид нар Европыг бас дэмжихгүй. These events are a whole sequence that do not stop. I just would like to say, I won't ramble on. I'd like to bring this to a head right now. I do not listen to what Trump says. За тэгээд энэ бас хэлж байна. It doesn't stop. Бүр ингээд зогсохгүй гэж байгаа. Trump биш үү? Өөрийнхөө зорилго тавьсан. За тэгээд тэр зорилго сэдвүүд байгаа шүү дээ. Украины дайн, Иран, Канада, Мексик, худалдааны дайн. Одоо юун дээр төвлөрсөн байгаа юм бэ гэх юм бол Канада, Мексик дээр төвлөрсөн байгаа шүү дээ. Тэгээ өдөр болгон юу хийж яана гэх юм бол тэнд паник үүсгэж байгаа. За хоёрдугаар Украин, Оросын дайн өөрийнхөө зорилго тавьсан байгаа. Тийм учраас өдөр болгон тэндээ ерөөхдөө эргэлзээтэй тий ингээд салхин эргэцэн мэдээлэл тий тоглосон юм Зеленский бол диктатор Зеленский бол гайхалтай гай Путинийг одоо санкц тавина өөгүй Путинтэй одоо барыг хамтарч магадгүй тэгэл амар олон ингээд шатрын нүүлтийг байнга хийж байгаа яг тэгж байгаа юм бэ гэх юм бол нөгөө өрсөлдөгч дайсан Трампын эсрэг ажиллах магадaltaй хүмүүс толгой ингээд oh my god тэгэл эргүүлэх гэдэг. What Trump says is confusing intentionally. Not because his mind is confused, not at all. He knows what he wants. But he's playing off the Starmer, he's playing off Macron to sideline them while he's hoping to complete the business with Russia over Ukraine. Тэгээ яагаад энийг хийж байгаа юм бэ те? Өдөр болгон нэг хүнийг алгадна, нөгөө хүнийг найрна, нэг хэлнэ, зүрн. Энийг яаж ийна гэх юм бол нөгөө өрсөлдөгчийнхаа толгой эргүүлээд тэгээ юу хийж ийна гэх юм бол sidelining гэж байгаа юм. Заяа. Тэр юу гэж хэлж байгаа юм бэ гэх юм бол саксны талбай дээрээ тоглолтог хүмүүс нь яг төв талбар дээр тоглож байгаа. За тэгээд тоглох ээлжин болоогүй хүмүүс sideline дээрээ, bench дээрээ, суудал дээр суудаг шүү дээ. Ээлжээ хүлээдэг. За тэгэхээр Trump ингээд янз бүрийн ингээд confusing одоо толгой эргүүлчмээр мэдээлэл гаргадаг нь тий би яах гэдэг юм бэ? Энэ одоо тэнэг юм уу? Trump тэнэг биш ээ. Албаар энийг хийж байгаа. Яг энийг хийж байгаа юм бэ гэх юм бол
Иймэрхүү юм хийх юм бол Starmer, Macron, Zelensky анханасаа тэр тоглоомын талбай руу орч чадахгүй яагаад гэвэл ямар тоглоомодоо тоглож байгаа юм. Сакс тоглож байгаа юм уу? Хөлбөмбөг тоглож байгаа юм уу? Би ойлгохгүй байна. Тийм учраас тэд нэр талбай руу орохгүй тулд тэднийг царцаахын тулд ийм стратеги барьж байгаа. За тэгээд өөрөө төв талбай дээр өөрөө ингээ бөмбөг золоор ингээ тоглож байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол тэд нар ингээд санаа зовцсон, толгой эргэцсэн гэж ах үедээ Трамп юу их гээд байна гэх юм бол Оросуудтай ганцаараа Америкчууд Оростой энэ хилцлийг бандантаас болгож байгаа. And then to present the Europeans and the Ukrainians with a fait accompli. Take it or leave it because you can't do anything about it. За тэгээд тэд нэг юу болж байна хугацаанд нь Орос, Америк бандантаас болгоод тэгээд бандантаас юмыг Европчуудад, Украинчуудад авуулаа байвал бай гэх гээд байна. Тим юм хийхин тулд Трампд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол хугацаа хэрэгтэй. Тим урт хугацаа байхгүй. Тим учраас миний надад бодож байгаа юм бэ гэх юм бол Трамп энийг хурдан хийх гээд байна. Тим учраас шууд Марко Рубиог явуулж чинь, шууд нэг хүнийг Москва руу явуулж чинь, шууд уцаар явж чинь. So that is what he's doing. He's disarming his enemies. And that became the fact that this is a correct reading of him. Comes from not what he said, but what he did. On Monday of this week. Тэгээд ерөнхийдөө Трампын үгийг тоох хэрэггүй. Тэгэх юм бол яг адилхан бид нар ингээд юу болоод байгаа юм бэ? Мэдрэл муутай юм уу? Манайд Америк бас Трамп одоо is this stupid гэж асуусан шүү дээ. Үгийн бити тоо, үйлдэлийн хараа. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн үйлдэлийн тухай ярьж сонсцгоо. We saw something. I don't know, we haven't seen it in 80 years. The United States voted with China and Russia against Europe. 80 жил болоогүй тохиолдол болсон. Юу юм бэ гэх юм бол Нүүбийн хурал дотор Америк, Орос, Хятад гуруулаа нэгтцсэн зүрхгүй. Юу асан бэ гэх юм бол 80 жил болоогүй юм болсон. Нүүбийн хурал дээр Америк, Хятад, Орос гуруулаа нийгмийг дэмжсэн. Европын эсрэг. Ийм юм юусоо болоогүй гэж. This is unbelievable. That is earth-shaking. Earth-shaking бүр ингээд олон улсын харилцаа тогтолцоог өөрчлөмөр байгаа юм болсон. Trump is doing what he believes in. And these are not arbitrary and accidental decisions. He slips into his conversations, as he did with Starmer, words which, if you are listening closely, tell you what he's really about and not what he seems to be about. When he's very politely taking the invitation from King Charles from the hands of Starmer and giving him a big firm handshake and all of that. Тэгээд ерөнхийдөө тэр Starmer Trump-ийн тэр цагаан ордон дотор уулзж байгаа тий ярьж байгаа юм хамаагүй. Хийж байгаа юм айгу чухал. Тэгээд тэндээ ингээ гар барьцсан, найрсаг, инээгээд, магтаад. За тэгээд Keir Starmer таад санаж байгаа юм бол Charles хааны загтлыг ингээ хүлээж аваад инээгээл тий. He's in the middle of it. That he's known Trump for a long time and he doesn't believe that Trump will betray his word. What more do you want? Тэгээд ерөнхийдөө Keir Starmer тухайд юу ярьжсэн байх юм бол Америк, Англи ийм зузаан тий амар урт хугацааны харилцаатай дараараа тэгээд Trump yes тий тэгэл амлалт өгсөн бид нар хамтдаа шүү. Тэгээд Keir Starmer хүссэн юм авч чадсан. Гэхдээ Trump-ийн үйлдэлтэй. If you want to listen, if you don't want to listen, of course you didn't hear it. This is why we are in very interesting times and very encouraging times. And I don't think that I am falling for Trump. I think what I'm saying is based on very concrete and specific things that have happened in the last 10 days. Тэгээд Dr. Gilbert юу хэлж байгаа юм бол би Trump намайг хөлөгтэйг баха. Би ерөөхдөө Trump-ыг ерөөхдөө зөв оншилж байна. Тэгээд бид нар айгүй сонирхолтой цаг үе амьдарч байна. No, I think you're probably correct. I know that Jeffrey Sachs made the same comment in a conversation we had where he pointed out that the noise of Trump has to be separated from his actions. And indeed, I think it can be helpful when looking at everything from his claim to Canada to ethnically cleansing Gaza. And none of this actually looks possible. It would be too crazy. But тэгээ нөгөө Газа, Палестайн та баг мартсан байж магадгүй өнгөрсөн хэдэн сарууд тэндээ бас хэдэн зуун мянган хүнээс барсан шүү дээ. Айгу харамсалтай. Тэгээ Трамп юусэн бэ юм бэ? Газа одоо Америк гих болцсон. Тэгээ бид нар тэрийг одоо авчин тэндээ юм хөгжүүлнэ гэсэн чинь хүн бол oh my god тий. Тийм учраас тэндээ ингээд хүмүүсийг зөөгөөд Палестин хүмүүсийг ингээд хөөгөө гаргаад тийм юм хийхгүй Трамп зүгээр дахиад tactic ашиглаж байна. But of course it is interesting if you look at the noise it's making, what kind of a space is creating for maneuver. Тэгээ тэр чимээгээрээ дамжуулаад хүмүүсийг ингээд
Өөрөөсөө холтуулаад яг яах гэдэг юм бэ? Эргэлзээ үүсгээд өөртөө маневр хийх, нүүдэл хийх орон зай өөртөө гаргаж байгаа байхгүй. Regarding you mentioned the Zelensky comment that he's no longer a dictator. This is possibly part of Zelensky's motivations as well because Trump has gone along with Putin. Тэгээд Зеленскийг дайрахад айгүй easy шүү дээ. Чи бол диктатор. Тэ? Танаа улсад хизээ сонгол болсон билээ. Яг сонгол болохгүй байгаа юм. Чи яг жигнэсээ улсаа ингээд тэ? Чи яг томилогдсон хүмүүс үү гээл тэгээ шууд гэж байгаа шүү дээ. In terms of challenging his legitimacy. So if you challenge his legitimacy as a leader, the fact that Zelensky wants to sign these deals himself, it could suggest that he's trying to regain his legitimacy with Trump. Now, if this is all he wants, it looks like a very cheap deal for Trump, to be honest. Тэгээд бас гой үнцэгтэй илүү ухаантай хүний үгийг сонсоход гоё юм байна л да. За ингээ Зеленский лөө ингээ хэлчихээ заа. Өгшөө танаа улсад хизээ сонгол болсон билээ. За 4 жил ирэх байрна те 4 жил айлд ирнэ дууссан. Яа дахиад сонгол болоогүй. Чи ерөөдөө хэлцлээ гараас зурх ирэхгүй юм биш үү гэд legitimacy байхгүй те албан ёсны томилолт байхгүй. За тэгээд Зеленский шууд өөрийнхөө хамгаалж эхэлж штэ. Бага. За тэгээд өөрийнхөө тэр алтан тушаалаа эргүүлээ авахын тулд Трампт буцаага тоогдохын тулд Трамп намайг ерөнхийлөгч дуудах ёстой гэж амнаас нь гаргахын тулд те Зеленский юу их юм бэ гэх юм бол Трамп таалагдах үйлдэл хийх магадлалтай. Тийм учраас айгүй зөв тактик, айгүй зөв манипуляц. Магадгүй үнэн те. Үнэн юм бол Трампын толгойн дотор өстө нэг агуу тарих байна да. But yeah, I saw the same with Macron and Starmer. He was awfully vague on all the important issues which matters, primarily the security guarantees, and he tried to send them away smiling, but they didn't actually get anything. There was no promises. So Тэгээ Starmer, Macron хоёлоо очоод ерөөхдөө Украины тухай ийм батлан хамгаалт, ийм баталгаа Францтай ингэж гэрээ зуурна, ингээд тохиргоо тэд нар хав хаасан бутсан. Трамп бол инээсэн, гарын байрсан, жоох маазарсан, магтсан, Чарльз хааны захидлыг хүлээж авсан. Гэхдээ ингэн тэгэн амлалт тангараг тийм юм ерөөсөө байхгүй. And of course, the United Nations things. I think this is as an action. This is this is very important. This is very historical. The fact that he didn't want to name Russia as the only participant or only aggressor, the only one causing this conflict. And this is something he also often repeats. This seems. Тэгээд тэр Нүбийн хурал дотор юу шийдэгдэхэд байсан бэ гэх юм бол энэ Орос Украины дан хийн эхлүүлсэн бэ? За Европ бусад нөгөө Украин талтай, Европ талтай орнууд нь бүгдээрээ юу шийдсэн бэ гэх юм бол Орос холбоо, Орос ганцаараа би даасан энэ дайныг ихлүүлсэн гэж шийдвэр гаргасан. За Хятад, Орос, Америкчууд ямар сонголт хийсэн бэ гэх юм бол Орос ганцаараа энэ дайныг ихлүүлээгүй гэсэн сонголтыг хийсэн. Амар байгаа зү. Жилийн өмнө Жо Байден хэзээ ч юм байхгүй. Трамп юу хийсэн бэ гэх юм бол Орос Хятад талдаа ороод Оросууд ганцаараа энэ дайныг ихлүүлээгүй кноп дарсан. Very important if you want to get a settlement to the conflict, because once you identify only Russia as the bad guy, it's very difficult to have a proper compromise. Тэгээ ягаад тийг хийсэн бэ гэх юм бол Оросыг дан ганцаараа буруутан болгочих юм бол тий нэг дундаа уулзах аюу хэцүү болж байна. Тий яг хэлж чинь яг зөв юм байна. Орос та нар тий муу эднэр сайн тэгээд дундаа уулзах нь баг боломжгүй болж эхэлж байгаа шүү дээ. Эхэлж байгаа зү. Ёс суртахууны хувьд тэгээ Украинчууд юу ярих юм бэ? Европчууд ярих юм бэ? Та нар харсан биз дээ? Нүбийн хурал дээрээ ямар шийдвэр гарсан бэ гэх юм бол Оросууд дан ганцаараа тий энэ дайныг ихлүүлсэн тий шийдвэр гарсан шүү дээ гэд эхэлж байхгүй юу? Тийм учраас Трамп Хятад Оросын талд орсон. But again, how do we know who he's buttering up? Do you see his approach to Russia and the desire to end the war in Ukraine as genuine, or what is the ultimate objective here? No, I think it's absolutely objective, and I've taken into account remarks that he made yesterday. This has to be done. Хэнийг найрах гэдэг юм бэ? Хэнийг butter up хийж байгаа юм бэ? Хэнийг массажлаад байгаа юм бэ? Жигнэсээ Трамп энэ дайныг зогсоох гэдэг юм уу? Эсвэл хутлаа ярьдаг юм уу? Эсвэл дайныг өргөжлөх гэдэг юм уу? Оростой ингээ алцах гэдэг юм уу? Эсвэл дал нинжа аргаар хийгээд байгаа юм уу гэд жоохон бицэтгэлээ ярьсан шүү. Very quickly, because if it isn't done quickly, it won't be done at all. Let's unravel that. Тэгээд яа Трамп энэ дайныг зогсоомоор байгаа. Тэгээ ягаад би энийг мэдчихэж байгаа юм бэ? Профессор, тий. Трамп өчтөр юу хэлсэн бэ гэх юм бол энэ дайныг хурдан дуусгах хэрэгтэй. Хурдан дуусгахгүй юм бол угаасаа дуусахгүй. За тэгээ энийг яаж ойлгох хэрэгтэй юм бэ? Тайлбарлая. Won't be done at all. What he means is that Russia will take all of Ukraine.
That's the obvious thing. Okay. Энэ дайныг хурдан дуусгахгүй юм бол хизээч дуусахгүй. За тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэвэл Трампын толгоонотор одоо энэ дайныг зогсоохгүй юм бол Украин байхгүй болно. Украиныг тэр чигтээ эзэлнэ. Бас юм. If the negotiations go on because the Europeans are digging in their heels and trying to slow things down, the only thing that can happen is further loss of territory and probably the capture of Odessa, which is definitely mentioned in Russian by Russian experts, by Russian political actors as something they want very much. Of course, that would cut Ukraine off from the Black Sea. It would eliminate any threat to Russia's presence in the Black Sea. That having some stretch the British could. Тэгээ цаана байгаа Путиний ард байгаа сэргийн нөлөөтэй хүмүүс бас гişүүдүүд тий Путин ганцаараа тэндээ диктатор шиг явахгүй байгаа шүү дээ. Бас өөрийнхөө талаа ингээд найрах хэвээр хангах хэвээр. Тэд нар үйлч нэг юм бол энэ дайн өргөжлөх хэвээр бид нар ерөөхдөө яах хэвээр юм бэ гэх юм бол Украин тэрчтэй бууж өгөх хэвээр. Тэгээ бид нар ерөөхдөө өөрийнхөө нөхцөл шаардлагуудаа тавиад за тэгээд ер нь бол Одесса хүртэл явгаад Украиныг хар тэнгис хар далаагаас тасдах хэвээр. За тэгэх юм бол Орос дангаараа ганцаараа тэр хар тэнгис хар далайг тэ өдөртнаа. Use to install themselves wouldn't exist anymore. Let's go back to buttering up and how he treated Macron versus Starmer. Starmer was, of course, a much more difficult, a much more serious threat. Тэгээд ерөөдөө буцаага тэр массажлсан юу л буцъя. Macron-ыг массажлсан, Starmer-ыг массажлсан. Гэхдээ Starmer илүү аюултай байсан учраас энийг одоо хоёул ярья. He's doing because the British have been out in front as not as the lapdog, as in the days of Tony Blair, but as the attack dog. They have been, with MI6, among the plotters and implementers of some of the most violent and dangerous actions that have taken place in the last 3 years. За тэгээ сүүлийн 3 жилийн хугацаанд Англи улсын Их Британий MI6 тагнуулын алба тий өнгөрсөн 3 жилийн хугацаанд хамгийн хайргаас тий хамгийн ёс суртахуунгүй аимшигын одоо тоглолт хийсэн гэж байгаа. By that I mean the Bucha case, which was used to force Europe to join America in sanctions from threats of chemical attacks. This was about the same time as Bucha, or just a few weeks before Bucha, which were going to be laid at the door of. Bucha хотод ерөөдөө террористуудыг санхүүжүүлэл тэрийг өдөрцсөн. За дараа нь Сирия улсад химийн бодисын нийгэм болж ирсэн ш та санаж байгаа юм бол тэрийг Асад өөрөх ард түмнө химийн бодисоор химийн зэвсгийг алж ийна. Мань хүний илтгэрээ цаана Английн MI6 банк нэ. Russia, just as the MI6 had done this in Syria, putting such attacks at the door of Assad. The British have been vicious and very dangerous. Амар аюултай. Англи улсын тагнуулын алба амар хүчтэй амар аюултай гэж байгаа. Тэгээд саяны өмнө гарсан контентыг үзсэн бол Steele dossier Trump анхны удаа огцрох янз бүрийн тийм хөдөлгөөн гарч ирсэн. Эний цаана хэм байсан бэ гэх юм бол англичууд байсан. World peace in their behavior in Ukraine. The attack on the Crimean bridge. This was all British engineered. Тэгээ Кримийн арал дээр нэг гүүрийг ингээд тэлсэн англичууд байсан гэж байгаа. Wow. So I think that this is appreciated by Trump, and he had to find a way to neutralize Starmer. You'll notice that the announcement that he's putting into effect almost immediately the 25% tariffs on everything in the EU was made one day before Starmer came. It's not an accident. Тэгээд Starmer ирэхээс өмнө Европын холбоо дээр ганцхан 25% тариф тавьсан. Яг Starmer ирэхээс өмнө нэг хоногийн өмнө. Их Британь дээр нэг ч тариф байхгүй. This, and from the brief from the press conference, it was clear to me that the main thing that he and Trump were talking about over their working lunch was how Britain could avoid that fate and how a special deal could be cut, as the Brits wanted from the time that they left the EU and the Brexit. They expected to have a special trade deal with the United States, which never happened because Biden, with his pro-Irish bias and distaste for everything British, didn't give it to them. Okay. Тэгээ англичууд 2016 онд Brexit болсон Европын холбооноос гарцсан. Тэгээд англичууд юу хүсэж ирсэн бэ гэх юм бол баг амлалт ямар авцсан байсан бэ гэх юм бол Америк, Англи хоёр тусдаа тэгээ найрсаг
Англид ашигтай худалдааны гэрээ зурхаж исэн. За тэгээд Жо Байден ирэх барьсныхан дараа Англи Их Британтай Их Британыг үзэн яддаг гинэ. За тэгээд Их Британыг үзэн яддаг Ирландыг дэмждэг учраас англичуудад Их Британд тэр тусдаа онцгой хэлсийг юусоо өгөөгүй. За тэгээд хүмүүс юу ярьж байна гэх юм бол олон нийтийн өмнө тий камеруудын урд ерөнхийдөө тэднийг Украин ярьж исэн Чарлз хааны загтал мэгтэл. Гэхдээ хаалганы цаана Starmer Trump юу ярьж исэн бэ гэх юм бол за Англи улсад Их Британд бити тариф оногдуулаарай. Тэгээд Starmer Trump хоёр юу ярьсан бэ гэх юм бол хоёр улсын хоорондын худалдааны гэрээ ярьсан гинэ. On the contrary. Тэгэх юм бол яг нэг өдрийн өмнө Европт хориг тавьсан айгүй гой сигнал өгч шүү дээ. If we speak about emotions and personal influence on conduct of affairs, Trump is a softie on England. And so for him it's very convenient to divert the attention of the Brits from the settlement in Ukraine, which doesn't bring any votes to Starmer, and instead to get him fully involved in the special trade deal, which would have a very big political boost to Starmer at home. Тэгээд Trump Starmer хоёр ширээнээр суучаад амар том худалдааны гэрээ, Англид ашигтай худалдааны гэрээ зурж чадах юм бол Starmer-ийн хувьд бол улс төрчдийн хувьд бол маш ашигтай. Тэ? Дараагийн сонгуульт дээр илүү их тэ ард түмний сонголтыг авнаа. Тийм учраас Trump-ийн бодол энэ. Сонирхолтой тий. За, одоо 30 минут болцсон. Та хэд бас унтах хэвээр. Тэгээ хэдүүлээ. Дараагийн хэсэг маргааш.